Бага сургууль дүүргэн хэр агшаа хэддүгээр анги дүүргдэг? Дөрөвдүгээр анги. Дөрөвдүгээр анги төгсөнгүүтээ санхуд ордог. Санхуд ордог. Мундаг юм аа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт, багш, оюутан, ажилтан, ажлагчдаа. Санхүүгийн багш нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард санхүү эдийн засгийн их сургуулийн Ахмад багш, Монгол Улсын ардын багш, Жамингийн Ямсран багш урагдан оролцож байна. Сайн байна уу багш? Сайн байна уу. За та сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Миний уугуул нутаг Хөвсгөл аймаг Баянзүрх сум. Энэ нутгаар бас 80 жилийн өмнө төрсөн миний эцэг их малчин энэ бидний үеийн өмсөлийн ард талбал малчин өмсөд байсан да. Тэр жишгийн л адилхан миний аав ээж малтай цөөн малтай амжиргааны их айхтар баян шинэлэг биш дундч хэмжээний өхөр хон адуу малтай мөрөөдөж хүсчил байвал биелдэг гэдэг нэр нь амьдралаар батлагдал байгааг би бас мэдрээд байна. Тэгээ би Сумынхаа бага сургуулийг төгсөөд 1951 онд Улаанбаатар хотод орж ирж санхүү эдийн засгийн техникумд илэрсэн. 51 онд чинь манай санхүүгийн техникум чинь 4-р анги төгссөн сургууль дундаас завсардаж гарсан бичиг үсэг мэддэг зарим нь 7-р анги төгссөн тэр тийм ирээвэр хураавар янз бүрийн боловсрал мэдлэг тэ хүүхдүүд ордог системтэй нэгдсэн тийм байгаагүй л дээ. Тэгээд тэр үед бас нэг аймгийнхаа хичээлээ гэдэг сонинд эгчдүү хоёр гээд би нэг эгчтэй нэг дүүтэй хүн эгчтэйгээд нэг зэрэг сургуульд ороод тэр 51 онд хоёулаа 4-р анги төгссөн. Тэгээд сонин тэр гарцсан онд сургалтын ингээд нэр гарцсан. Тэгэхээр эдгээр одоо сайн сургалтын хүүхэд тэр сургуульд явах нь зөв гэсэн сонголтыг сургууль маань хийгээд биднэрт санал тавьсан юм билээ. Улаанбаатар руу шуудангийн машинаар ачигдал Хэд хоног явж ирэх үү? 4-5 хоног явсан санагдана. Сурагч болохын өмнө тэгэл энд ирсэн хуваарьтайгээд бидний заагаад багштай уулзсан тэр багш нь Монгол Улсын манай мэргэжлийн анхны гавьяат багш Хойсол тэмцээн Ахмад зүтгэлтийн Чимэдийн Түмэн гэдэг багш. За тийм энэ ном дээр байсан Түмэн багш гэдэг. Гавьяат багш болсон Түүхийн Цэрэн гэдэг багш. Ийм хоёр багштай уулзсан анхных ингээл миний ажил Амьдралын гараа эхэлсэн байх. Тэгээд 4-р төгс 14-тэй. Та хэдэн жил сураад багш болчихж байгаа юм? 4 жил. Багшийн тухай бичсэн дуртгалууд дээр санхүүгийн техникумын сурагчаас эхлээд оюутан болоод багш болоод тэгээд бүр хичээлийн эрхлэгч болоод орлогч болоод сургуулийн орлогч захирал болоод гэд бүгдийг ингээд тоочсон байдгийн байлээ. Энэ насны дискартл зүтгүүлсэн шүү. Тийм байна. Би үнэхээр бахархдаг. Би бол өөрөө санаа ачилж одоо жир хурцлээ нэг гараг их байх. Би одоо жирнэ тэтгэврт гараа гэхэд хуультай юм та гарчих тэтгэврээ тогтоолгоч. Тэгээд тэтгэврт гарна гээд ажлаа чөлөөлөгчсөн тушаал гаргуулад хөдөлмөрийн дэвтэрээ хаалгаж чад нийгмийн даатгалын газар руу явхад бас нэг арсантай бүрээр хад хэвгүйсэд гэлтэрч байна. За ингээд одоо энэс хойш энэ сургуулийг ихгүй болох юм байна гэж. Тэгээ очиад тэтгэврээ тогтоолгоод чинь тэтгэвэр тогтоохоос хүмүүс та цагаан дэвтэртэй хүн байна гэх. Гайхаж байна уу? Тий. Тэр нийгмийн даатгалын дэвтэр нь цагаан байна тий. Цагаан дэвтэргээ та юу хэлж байна гэж. Дэвтэр хуудас дэргүй та нэг л газар ажилласан хүн байна шүү дээ. Тэрийг хэлж байгаа юм. Чинь хэлж байгаа юм. Зарим хүмүүс чинь дэвтрийн хуудсан бичлэл хийгээд дууссан байдаг шүү дээ. Өтөчний газар дамжсан өтөчний янз бүрийн алба хаасан байдаг. Гэхдээ би бас жижигэн албан хаасан хүн энэ нэг байгууллага. Солигдсон гинэ. Тэгээд цагаан дэвтэртэй гэж хэлж илээд байгаа.
Тэгээд тэрэ тогтоолч ингээд ирсэн чинь намар зэрэг захирал та сургуульд ажиллана. Гэлтгээд буцаагаал. Тэгэхээр л одоо төрөл хэрэгтэй зай юм байна. Тэгэлгүй яахаа багш. Нөгөө нэгтлэн гэдэг чинь анх та нөгөө сампингаар эхэлжсэн үү? Сампингаар эхэлж байсан. За тэгээ дараа нь яах вэ? Тэгэхээр аюул да би яг техникум аж үйлдвэрийн газрын нэгтлэн бодогч засагч гэсэн нэгдлийн диплом аваад тэгэл багш болтгоо зэрэг нэгтлэн бодохоо заасан. Тэгтээ шууд аж үйлдвэрийн нэгтлэн бодох гэж заагаагүй. Тэр чинь шат дараатай цэгцтэй байж нэгтлэн бодохын үндэс. Одоо чи нэгтлэн бодохын үндэс байна уу гэж. Энийг л одоо сайн заадаг бол дадлагжих ёстой гэдэг тийм сургууль захиргаанаас чиглэл. Тийм зарчим баримталдаг байж тийм ээ. Одоо барилга барина гэхэд сайн суур тавьж байж барилга барина. Суур нь боловтой барилга болохгүй тийм. Тэрнээ адил байсан. Хамгийн түрүүнд үндэс хичээлээ сайн сурсан. Тэрний хажуугаар аж ахуйн тоо гэдэг хичээл орж байсан юм. Одооны бол компьютер орж байна дээ. Тэгэхэд аж ахуйн тоо гэдэг хичээл орж байсан. Тэрний бүгээр хүний тэр сэтгэн бодох юуны хөгжүүлэхийн тулд тоог цээжээр хурдан бодох. Сампин. Тэгээд сампингаас ухс хийгээд альтметр логарифм шугам. Тэд чинь дандаа тоо тухайн үеийн техник хэрэгсэл байсан. Альтметр гэдэг нь гараараа эргүүлдэг. Тооны машин. Тэр чинь зүгээр тоо цаасан дээр бичээд ясны бодвол хэд тоогоо хийгээд үржүүлж байх чинь маш хурдан бодчихдог. Тэрийн тийм машин байх нь шүү дээ. Аливаа юм үе шаттай тийм үе шатаар явж байгаа л дараа нь цахилгаан тооны машин болов тэгж байснаа компьютерт орол ингээл бүх юм үе шаттай ингэж явуулаа. Одоо тэр цээжээр тоо бодно гэдэг бол одоо тэр хүний сэтгэн бодох хоёр нөхөж их сайн арга байж тээ. Энэ сампин гэж ямар гоё идэв. Гүйний барьж тоо хийж бодж үзэх юм. Ингээл тачигнаас тийм ээ. Тэгээд нэгтлэн бодохын хичээл ордог багш бол шинжилгээ заавал мэддэг байх, хийдэг байх ёстой. Эдийн засгийн шинжилгээ хийнэ гэдэг нь нэгтлэн бодохын гараар боловсрсон нэ бүртгэлийн нарийн тоо мэдээнүүдийг чи янз бүрийн хуулиараа бодож боловсруулж энэ ажлын үр дүн ийм байна, цааш тиймхэн зөв юм гэдэг асуудлыг гаргаж тавьдаг шинжилгээний хичээлийг зэрэгцүүд заадаг ийм байдлаар явсаар байгаа юм хөрсөндөө сүүлийн үед манай шинжилгээний хичээлийг нэг дагнад заахгүй болцсон. Тэр нэг жаахан тааруу юм даа гэж би боддоо. Юм түргэн түүхий болдог чинь энэ их учир туталтай хандлагатай холбоотой гэж би боддог шүү. Тэгэхгүй зүгээр хам хум ингэх ёстой тийх ёстой гэдээ дайрал энэний үр ашиг нь юу юм? Ингэснээр эцсийн үр дүн юу болох вэ гэдгийг урдаас харж төлөвлөж ажиллагааны үр дүнг шинжилж судалж тооцно гэдэг амин ажил шүү дээ. Энэ нэгтгэн юм бай. Нэгтгэн бодох зүйл байгаа чинь нэгтгэн юм бай. Аюу ажилд бол нийтлэг зүйл байхын зэрэгцээ өөрөөс тэр мэргэжлийн онцлог гэж юм байх хэрэгтэй. Энэ манай энэ чигдхэн үеийн олон залуу багш нарт бол тэр сургууль мэргэжлийн онцлогоо гаргахгүй байна гэж би. Ер нь ачаад байна уу тийм ээ? За жишээ нь юу гэхээр самбар дээр гараад бичихтэй зэрэгэл бид дэвтэр дээрийн бичиг эндээс нь бичдэггүй үсттэй. Энэ захаас нь эхлэл ингээл бичнэ үдтэй. Тэгэхэд манай самбарын дундаас энэ тэнд. Тэгээд энэ дундаас нь бичих зайгүй болч дараа нэг нь бичгүүлээ тэр өнцөг дээр аваачаад бичих. Багш надад ч энэ тэр чинь. Яаж юм мөртлөө? Яг үнэ. Самбарт бичиж чадахгүй хүн гэж байхгүй. Дурны хүний бичгэвэл тэгэл нүгний өндөр намч байд юм уу самбарын байрлалаас тэгэл нэг газар наваачаал юм бичнэ шүү дээ. 571 гэсэн тоогоор төгсөж байгаа байхгүй. Тэгсэн 71 нь 8-ын тоо ч юм уу, B9 ч юм уу. Тийм байхаар зөв энэ чи хэд гэж бичээ миний хөгс. 571 гэж байна гэж. Банкны хүнч тоо ингэж бичдэг юм даа гэж хэлэхгүй. Зөвлөд инээгээд байгаа. 2 цагийн лектцийн хамгийн сүүлсэн
хичээл дуусаад хонх дуурахад самбар дээр үлддэг номд. Ийм яригүй юм гэхгүй энэ залуу багш нар ийм юм аяг л одоо их бодоосоо гэж би боддیں۔ Хоёрдугаарт манай сургуулийн чинь соёлын стандарт гэдэг захиргааны стандарт шүү дээ. Албан ажил дээр албан ёсоор хувьчилсан байна заасан. Албан ёсоор хувьчилсан электрич юм байл гэсэн үг шүү дээ. Тэгвэл одоо зангаа зүүдэг залуучууд залуу багш нар байна уу? Шалгалтын дээр хичээл дээ. За энэ хичээлийн дараа нэг цуглаан моглоон дээр үйл чөлөөтэй байж болж байна. Албан ёсны хичээл улсын шалгалт авах гэдэг хангалтсан бай таарахгүй шүү дээ. Шалгалт авах гэдэг нь оюутан авах гэдэг нь улсын шалгалт бүхэл бүтэн их сургууль төгсөж байгаа залуучууд оюутнаасаа би шалгалт авчихна гэдэг одоо хүндэтгэлтэй бодолтой явж байхгүй шүү дээ тийм ээ. Гоё хувцалсан байж байгаа жишээ. Та ер нь ах хэдэн төгрөгийн цалин авч ив? Хамгийн багцны хэлээд 425 төгрөгийн цалингаар ихэлсэн санагдчих байна. 55 онд багш болоход 425 үндсэн цалин 425 тэр тухайн үед их мөнгө шүү дээ. Их мөнгө илгүй яхаа 55 шүү дээ тий. Ат тусан суухад 15 мөнгө. Сүйдээ 50 мөнгөөр суудаг байлаа шүү. Тэгээд цааш нь хичээл заагаад илүү цаг гарвал илүү цагийн мөнгө авна. Бас авна. Дэвтэр засны мөнгө гэж авна. Дэвтэр засны мөнгө ерөнхийдөө багш нар тооны багш нар дэвтэр засны мөнгө сард 20 төгрөг өгдөг. Бас тийм байдаг гэж багш нар чинь тооны багштай адилхан гээд 20 төгрөг нэмдэг байл. Тэгээ 20 төгрөг чинь бас мөнгө байл. Ингээд ирэхлээр чинь 500-аараа 600 энэ төр. Тэгээ ажилласан жилээр цалин нэмэгдээд энэ 400 хэдтэй хүн чинь үндсэн цалин 500 ч боллоо 550 ч билүү. Тэгээ тэрнээс энэ илүү цагийн мөнгө ирэхлээр чинь 600 700 болох жишээ. Тэгээд манай сургуулиас ер нь сайхан шүү тийм ээ. Ер нь шаталж явсараа бас тийм шүү. Ер нь нэмэгдчихэл байдгийн тийм ээ. Сайхан шүү. Ийм байдлаар тийм байна. 425 450 мянгаас дутахгүй дээ. Одоо нэг 425 мянгаыг бол их л бага цалин. Тэгээ та одоо мөнгө ихтэй байсан юм чи хурдхан шиг гэр бүлтэй болцсон уу? Нилээ уудаг. 58 онд гэрэлсэн байх шүү. Тэгсэн байх штэ та чи их цалин аваад исэн болохоор хурдан хүнтэй суудсан байх штэ. Хүмүүсийн дурсаж ярьж битснээр бол сайхан өтгөн хар гизгтэй эмхтэй байсан. Ямаагштай суусан гэж ичсэн байсан. За тийм хүн байж тийм ээ. Сайхан гизгтэй байсан. Гизэг сайхантай. Өвдөг юу хүрсэн автобусны уудын тэр ингэж зогсож байхад бүр ингэ доошоо орчдөг байх тийм. Үнэхээр унган өсөн юм энэ залгаа юм хийцсэн юм уу гэдэг. Бүр үздэг аа. Бариад авах энэ явдал бишгүй гардаг байсан. Та угааж өгдөг байсан уу? Яг уу дэм цус болохыг хичээдэг байсан. Энэ сургуулийг миний 2 дахь гэр гэж сургуулийн л байнга бахархдаг. Яагаад гэвэл би өөрөө миний хаана миний отгон охин энэ сургууль төгссөн. Тэр отгон охин одоо энд мэргэжлэр уламжилж аваад ажиллаж байна. Ингээд одоо намайг ч гэсэн одоо тэр настай болтол сургууль минь энд одоо байлгаж ажиллуулж сайхан сэтгэлээр хандаж байсанд би одоо энэ байнга сургууль мэргэжлээр бахархаж явдаг. Эмхэл сайхан цэгцлэх, эргүүлж байранд нь хураах, эхэлсэн үлээ дуусгах, эренбэлж тунгаан бодох, эргэж заавал нэгтлэх, эрдэж бартахыг төвчих, элдвэр цуцартахыг жигших, эдгээр эрхэм чанаруудыг энэ насныхаа мөртлөг болгосон. Эцэг Тэнгэр аамен. Эрдэнэт хүмүүний бие эрхэлсэн ажил үйлээрээ энэ дүүрхээргүй илгэрсэн билээ таамин. Эрхлүүлж өсгсөн бидэндээ игнэгт сургасан билээ. Игэл сонсогдох хэрнээ эцгийн минь үнэт сургаал эрдэнэ юм аа гэдгийг энэ л уудам хорвоог элээ нэлээх тутам энэ дүүрэлгүй ойлгож явна охин чинь. За багшаа би танаас энэ нөгөө өсөж өнөрч өөдлөн илэрсэн 90 жил гэдэг энэ таны бичсэн манай сургуулийн 90 жилийн ай зориулаад санхүүгийн сургуулийн
түүхийг бичсэн ном шүү дээ, тийм ээ. Энэ тухай их сайн асууя гэж бодсон. Ер нь би бас сайн мэдэхгүй юм. Энээс өмнө ийм санхүүгийн сургуулийн түүхийг бичсэн ийм бүтээл хэр байдгийн бол агшаа? Орангухан бичигдсэн номнууд бий. Анхных нь сургуулийн 50 жилийн ойгоор буюу 1974 онд тэр үед сургуулийн захирал байсан Бэржвэдийн Аюур зан гэдэг хүн одоо түүхэн тэмдэглэгээд нэг товчхон бичсэн. Дараа нь сургуулийн 70 жилийн ойгоор байна 94 онд болох бас сургуулийн нэг түүхэн номыг энэ компьютерийн болормоо бидний оролцоо тэр Аюур зан бичсэн номонд энэ тулгуурлаад баяжуулаад бас гаргасан. Тэгээд би энэ олон жилийн сургуулийн амьдрал түүхийг мэдэх болохоор энэ бас одоо өнгөц тухайн цаг үеийн одоо нам засгийн одоо юу гэсэн нэг тийм. За тийм ерөнхийдөө нарийн юу наанта цаантай биш тийм ээ. Тэгэхээр энэ сургуулийн 90 жилээр ирнэлэн гүнзгий архивын материалын бодит түүхийн баримтанд тулгуурлаж арай дэлгэрэнгүй гаргавал дээр байна. Урд талаар дандаа магтаа сайшаал нам засгийн аш буйнаар ийм болцсон гэж өнгөцсөн ийм байна. Энэ ийм ном гаргамаар байна гэж би Батчаргал захирал санал хэлсэн. Тэгээд одоо хэрэг болж үтээд материал сайтын ном гарчвал одоо зардал дээр сургууль гаргаад хэвлэх бололцоо байх уу. Та чухам хийчих хэвлүүлнэ гэж урам өгсөн. Тэгээд 4-5 жилийн түүхийн төв архивд олон удаа очсон. Тэнд очихлаар гол сангийн яамны архивыг л ишүүдсэн. Тэр сургуульд одоо 50 жил ажилласан байхад миний олж мэдээгүй, сонсоогүй, дуулаагүй тушаал бичиг баримт үнэхээр олон байсан. 50-аад оноос урагш бүх материал чинь бол энэ монгол бичиг шүү дээ. Зарим нь би бас өөрөө тэр чинь нэвтрхээ мэддэг хүн биш болохоор бас уншин гэдэг хэцүү. Зарим нь он жил удацсан энэ хордууж үтсэн зөвхөн бичиг байна гэдэг төдий уншихын аргагүй бүрхэг энэ төр юм зөндөө байх юм билээ л дээ. Тийм болохоор нь одоо монгол бичигт нэвтрхээ хамт ажиллаж байсан сайн монгол бичиг уншдаг зарим нөхөдтэй санал тавьж хамт орж энэ төр материал унших бэрхшээл тиймүүд их гарч ирсэн л дээ. Тэгээ энэ номыг редакторлсан хүн манай сургууль төгссөн хэвлэл мэдээллийн телевизэд олон жил ажилласан Ягтлан бодлогын ажил хийсэн Ерөөл Сүрэн гэдэг хүн. Хүний сурсан юм багаас мэдрэгдсэн тийм юм ирэн тэгээд нас ахлаар улам ач холбогдол өсөөд тэрэндээ баяшаач байдаг болчдөг ч юм уу да. Тийм л юм шиг байна. Тэгэхэд Цэдэнбол дараа чинь дээд боловсролтой анхны эдийн засагч хүн. Анхны эдийн засагч. Тэр хүн хөдөлмөрийн гараага манай сургуулиас эхэлсэн. Тэр одоо энэ номонд бол орсон байгаа шүү дээ. Энэ бол зүгээр сургуулийн түүх гэх юм бол нэг ганц сургуулийн түүх юм шиг явцсан харж байна. Гэтэл энэ сургуулийн түүх гэдэг нь бүхэлдээ Монгол улсын санхүү эдийн засгийн албаны түүх гэж өргөн утгаар хэлж болно. Дэмжгийн моломж амцгээл сангийн сайд одоо анхны дээд боловсролтой сайдын нэг. Ингээд энэ эдийн засгийн албаны хүмүүсүүдийг бэлтгэж өгсөн өөрөө энэ сургуулийн түүх бол нэг өнцгөөс нь харвал Монгол улсын санхүү эдийн засгийн албаны түүх. Сангийн сайд байсан Давчин гэдэг хүний нэрэмжт юу нь яагаа болгосон юм бэ гэд ингээд тэр хүн чинь юу хийж исэн юм бэ гэд нэлээ авч үзсэн байлээ тийм ээ. Тэгэхээр энэ сургуулийг төгсөөгүй бол өвчг. Энэ сургуулийг одоогийн удирдах зөвлөгөөд биш. Удирдах зөвлөгөөд тэр үе чинь бас тэр зах зээлийн одоо хэлбэр бол их байсан баг шүү дээ. Тэгээд хамгийн олон жил сангийн яамны сайд байсан. Хамгийн олон жил сангийн яамны сайд байсан гэдэг нь хамгийн олон жил энэ сургуулийг сангийн яамнаас шууд удирдах байсан. Тэгээд сангийн яамнаас дэшаагаад ерөнхий сайдын орлогч бол явсан юм байгаа шүү дээ. Тэгээд тэрийг харгалзаад сангийн яамны сайдыг 10 жил удирдсан огийн тохиолдуулаад манай сургуулийг тэр хүний нэрэмжит болгосон. Тэгээд тэр хавьяа зүтгэлийн
энэ эсэргүүн тэр болоод явцсанаар нь тэгээд хайчаагүй зах зээлд орсны дараах үед эдийн засгийн коллежийг тэр хүний нэрэмжид үргэлжлүүлэхээр засгийн газрын тогтоол гарсан. Тэрийг манай амар жаргал дарга коллежийн захирал байхдаа энэ сургууль тийм уламжлалтай байсан байна. Энийг ингэж уламжлуулъя гэж албан бичгээ засгийн газар явуулаад тэрийг ёсоор болгоод ингэж уламжлуулсан байна. Одоо тэгэхэд би За. сүүч чигээр үзэгтэй явж байна. Одоо хүртэл тий. Одоо бид бүр чи энэ үзэгт барихгүй шүү дээ. Нэг балал барина шүү дээ бүгдээрээ тийм ээ. Чи мэдээ хүн том үү? Тэгээ шүү дээ. Энийг мэдлгүй яг цагаа янз янзын үг гардаг шүү дээ тий. Хүн байх. Тийм. Би одоо олон өнгийн чирнэл байна. Наа чих санаа. Сүүч чирнэлээр бичээд байгаа. За. Яста бодмоор санамаар тийм ээ. Их олон сайхан зүйл хэллээ, ярьлаа, зөвлөлөө. За ямар ч байсан бид нар яг ингээд багштай энэ сургууль олон багштай. Тэгээд манай нэмсрэн багштай ингээд тулаад уулзаж ярьдаг хүн хэд вүлээ. Ер нь би ч гэсэндээ бас нэг ховорхон. Гэхдээ бас байнгын сайн байна уу гэж гүгээд байна тийм. Би ч бас нэмаагш хажуу ховроо ямар ч байсан мэнтлэл гүгээд байна. Гэхдээ үнэндээ ингэж бүхэл бүтэн цаг чирээтэй ингээ уулзаад яриа сууж исэн өдөр байхгүй шүү дээ тийм багш. Багш ажил сайн уу гэж хажуугаар гүгээ явчихна тийм ээ. Дөрөвдөл цагтаа хичээлээ ингээл хүнжил. Бүхэл мэрэгжлийн багш нар тэгээ яваад өнгөрчдөг. Магадгүй танаа Нябогийн техникийн арай ойрхон байдаг бах тийм ээ. Хамтдаа суух боломж олддог бах. За тийм учраас энэ нэвтрүүлэг энэ ярилцлага надад маш их боломжийг олголоо. Тантай ингэж ярилцсан нэг цаг их чим авлаа, их чим сурлаа. Баярлалаа тань. Санхүүгийн багш танд баярлалаа. Таны цааш тий чинь тийм амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсээ ерөөё өөр хүүхдээ чинь тийм ээ аж ахуй амьдрал дээдлэн хөгжижээгээ маш их баярлалаа багш. Чехийн их сургууль хүмүүжүүлэгч Ян Омас Коминский гэдэг алдарт сургууль хүмүүжүүлэгч хүн нарт ертөнцид нандин сайхан ал зөвхөн багш хүнд заяагджээ гэж хэлсэн байдаг. Би одоо хуульч багш ингэж дотнороо ингэж бодоод байсан сайхан боллоо.